Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. LGBT төвөөс эрхлэн хүргэдэг Mongolian Queer podcast-ийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань их сонирхолтой. LGBT төвөөс эрхлэн гаргасан 2 ном байдаг. Тэгээ тэр 2 номны талаар ярилцахаар өнөөдөр зочид өргөдөөд ирсэн байна. Тэгэхээр өөрсдийгөө танилцуулах уу? За сонсогчдоо өдрийн мэнд хүргэе. Намайг Гамбаяр гэдэг Лантон төхөө төрөмс байгууллагын ерхий менежерээр ажилладаг. За намайг Элбэг Заяа гэдэг 18 настай. Намайг сайн байна. Би өөрөө санаад эхэлчихлээ. Сонсогчдоос энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ариусна гэдэг график дизайнер мэргэжилтэй. Тэгээд чөлөө цагаараа номын тэмдэглэл хөтэлтэй блогер санаагийн подкастыг дагаарай гэдэг шиг. Тийм. Тэгээд өнөөдрийн 2 ном маань болохоор нөгөө нэг LGBT төв маань урлагаар дамжуулж хүний эрхийг бусдад ойлгуулах түгээх гэдэг зорилго тэр хүрээнд ажилладаг. Тэгээд тэр хүрээнд гаргасан 2 ном байгаа. Нэг нь болохоор амьдрал эрхчлөө хайрын магтуу дэлхийн шилдэг LGBT яруу найргийн антологи гэдэг. Энэ болохоор яруу найргийн ном өөрөө яруу найрагч зохиолч, орчуулагч Анраа ахын маань гаргасан ном байгаа. Нөгөөт нь болохоор Homo Liber гэдэг ном байгаа. Эссе төрлөөр бичигдсэн. Тэгээд Зориг ах маань өөрөө блог хөтэлдэг. Блогийн төвөр маягаар гарсан юм 2 ном байгаа. Хоорондоо их өөр. Тэгээд нэг нь ингээд айгу гой талах шиг дуусчдаг. Нөгөөх нь болохоор ингээд нэг тийм ингээд нэг дор идэгтэй дуугаад дуусчдаг. Ингээд байнга эргүүлж яхах нэг гоё юм шиг тийм 2 ном байгаа. Тэгэхээр Homo Libre-сээ эхэлж ярих уу? Тэгэхээр яг уншихад ямар сэтгэгдэл төрсөн, анх ямар ном бэ гэж бодож исэн, юу н онцгой санагдсан гэдгээр санаагаас эхлэв. За Homo Liber юу хавцсныхаа зургаас л амар өрмөц. Хүмүүсийн одоо сайн мэдих тийм одоо Микеланжело гэдэг алдартай уран баримтчин, Давидын баримл ийм улаан өндөр гэсэн төвлөлтэй. Тэгээд нэг барын ирээ ингээд юу шүп нөмөрцөн. Тэгээ уруулын бодогтай ингээд аягүй тийм сонирхолтой зурагтай. Тэгээ юм жижигхэн ном би ер нь бол нэг дор баг уншаад дуусгацсан. Надад ингээ яг сайн найз заа ч юм уу нэг хүнтэй ингээл зүгээр чөлөөтэй ярьж байгаа юм шиг айгу чөлөөтэй бичлэгтэй. Тэр нь их айгу таалагдсан. Тэгээд бүр яг би нөгөө нийлээд айгу сонирхоод одоо LGBTI гэдэг талаас нь зүгээр сонирхож юмснаас сүултээ дотор нь ороод яг энэ хүмүүсийн одоо тэр туулсан түүхийг хамт туулж байгаа юм шиг айгу гоё санагдсан. Тэгээд сүүл нь бүр уйлсан. Тэгээ уншаад ер нь бол би өөрийнхөө тэр одоо LGBT тэр нийгмийн тэр зүйлүүдээс аюу хоцрогдмол байдаг юм байна гэдгийг ойлгосон. Айгу тийм ерөнхийн нэг юу гэдгийг өөрийнхөө нэг тийм жижигхэн үзэл баримталтай аюу амьдардаг байсан юм байна гэдгийг амар ойлгосон. Айгу таалагдсан. Тэгээд энэ номын зохиолч маань өөрөө айгу чөлөөтэй бичлэгтэй. Тэгээд заримдаа үн тэр харьгаа өгнүүдийг оруулсан байсан. Тэгээд тэр нь ингээ бүр ингээ айгу тийм сарказмтай заримдаа инээмэрч юм шиг тэгэл таалагдсан. Тийм өөр сонирхолтой санагдсан юм байна. За юу Homo Liber номын ялч нэг хавцны зураг ялч их сонирхолтой санагдаж байсан. Тэгээд яг нөгөө нэг анхлаа төсөөлж яснаар би өөрөө яг иргэний нийгэмтэй дэрсээ энэ яг ямар өнцгөөс бичигдсэн бол гэжсэн. Тэр нэг юу нь бол анхны тийм төсөөлөл гэхдээ яг эхлүүлээд амар ивдэгцсэн байхгүй юу. Би бол яг нөгөө иргэний нийгмийн залуучуудаа бас нэг ойрхон байдаг учраас LGBT залуучуудтай ойр байдаг учраас ер нь бол төсөөл байдаг ч гэсэн энэ номын бичигдсэн сая Ариун санаагийн хэлжсэн ч тийм чөлөөтэй үгэлгүүд нь бол их сонирхолтой санагдсан. Гэхдээ яг номыг талд нь оруулах би ном алдсан байхгүй. Тэгэхээр ерөөдөө л яг гол уншиж чадаагүй. Гэхдээ яг эхлэл яг голд нь орох хүртэл миний яг юу яж эвдэгдсэн зүйл мэн болохоор яг миний төсөөллийг бол шал өөрөөр өгүүлж тавьж байсан. Тэгэхээр яг дуусгаад бүр илүү өөрөөр хөөрөх байх л гэж би бодож байна л да. Гэхдээ яг энэ ном дээр ярихээр энэ дээр бол илүү сэтгэлээ хэлсэн чухал байх л гэж бодож байна. Тийм. Тэгээд манай 2 оролцогч минь онцолж байгаа хавцны зургийг Нямдорж Ариун Заяа гээд 2 өөр уран бүтээлчийн зургийг нийлүүлээд ингээд сайн харах юм бол уруул хамар нүд гэдэг юм хүний царайг хийх гэж оролцсон тийм юу байгаа. Тийм. Миний хувьд болохоор би зураг нугаас амар онцлог байсан. Би одоо дөнгөж 18-д болохоор яг анх хараад энэ зургийн амар эцсэн байхгүй юу. Тэгээ бүр ингээд амар онцгой санагдаад бүр аягүй содон байсан. Тэгээд
би бүр ичээд тэгээд за яах вэ? Тэгтээ бүр амар юу ичээд тэгээд юу за энэчтэй гэж бодчихсон байхгүй. Эхлээд бол анх харчаад за энэчтэй гээд зураг моргийг харчаад тэгж бодож исэн. Тэгээд юу доторхын болохоор ингээд уншаад эхлээд би нэг юу тоохгүй байжгаад сүүлд нь болохоор ингээд төгсгөлийн узан сарсахгүй юу. Япон таранс эмхтэй тэмдэглэгээд тэр нь бүр миний амар сонирхлыг татаад тэгээ би нэг авч уншиж исэн. Тэгсэн чинь миний төсөөлсөнс бүр хэд дахин өөр ном байсан. Бүр илүү гоё гэж хэлмээр юм уу. Яг ингээд хамгийн онцлог нь болохоор юу энэ дээр түүх байгаа. Тэгсэн мэтлээ түүхтэйгээ хамт юу ингээд өөрийнх нь юу бодит баримтыг хийсэн. Яг ингээд хүн өөр юм бичиж байгаа юу түүхэн дээрээ давхарлаад яг өөрийнх нь болохоор юу юм өөрийнх нь түүхийн юу ингээд хавсгараад оруулаад тэрийг бүр ингээм хошин шог тийм шог маягаар бичсэн. Тэр нь бүр үнэхээр таалагдаад. Тэгээ миний бүр төсөөлжсэнс хэд дахин юу байсан. Тэгээд энэ болохоор бүр арай л амар сайн мэдээлэлтэй санагдсан. Нөгөө нэг одоо жишээл би 10 жилдээ болохоор Оскар Уайлд, Леонардо да Винчигийн талаар үнэхээр үзсэн шүү дээ. Тэгэхэд эдрийг яхаа гэ гэдэг нь үнэхээр мдээгүй. Тэгээд дотор нь үнэхээр тэрний ингээд түүхтэйг хамт тэгээд нөөрхөн бичсэн түүх нь бараал вау гэж байгаа юм чи би бүр ингээд уншичаад бүр ингээд Леонардо да Винчи, Оскар Уайлд, Чайковский эднэргээд тэдний ингээд мэдээллүүдэнд байгаа тэгсэн мөрлөө тэн дээр ингээд бүр ингээд яг бүр ингээд ихнийхтэй авахлаад төгсгөл хөтлөө бүр үнэхээр гой санагдсан түүхүүд нь над юм даа. Элбэг заяа маань намаа хаанаас авсан бэ? Хаанаас авч уншсан бэ? Би нэг болохоор юу Хомол ибэр болох юу хөдөлж авсан. Яг төгсгөлийн нөгөө транс имптэй тассан. Үнэхээр сонирхолтой санагдаад бүр тэгээд үнэхээр гоё байсан бас бичсэн гэсэн. Тийм тэгэхээр нөгөө нэг сая ярьж штэ энэ нөгөө нэг зориг ах маань өөрөө гээ залуу байгаа. Японд сурч исэн. Тэгээд нөгөө нэг судалгаа маш сайтай бичсэн юм шиг санагддаг. Ингээд та дийлдгээр харьгаа энтэг гэсэн ч гэсэн яг нөгөө нэг зүгээр л LGBT бол төрөлхийн юм шүү гэд орилоод ахгүй ингээ янз бүрээр ингээд хүмүүст ойлгуулахын судалгаад айгүй сайтай бичсэн одоо жишээ нь шашин судалдаг хүмүүс ч юм уу эсвэл урлаг судалдаг хүмүүс сайн үзэх юм бол нөгөө нэг бүх дэлхийн эхэлснээс одоо юу гэдэг амьдрал үүснээс хойш ингээ дандаа бид нэр байсан гэдгийг харуулах юм судалгаа маш сайтай бичсэн. Тэгээд жишээ нь сая Элбэг заяа маань хэлж штэ тийм бүх алдартай хүмүүсийн нөгөө гей гэдгийг нь нөгөө одоо ингээд түүхийн явцад дарагдсан ингээд түүх гуйвуулсан байдаг street washed гэдээ ярьдэн штэ тий. Тэгэхээр Монголын түүхэнд ч гэсэн тийм юм айгүйх байгаа. Дэлхийн түүхэнд ч гэсэн маш их байдаг. Тэгэхээр бас бид нар байдаг шүү гэдгийг ингээд маш том баримттайгаар ярьсан бас ном юм болов уу гэж. Тийм Монголын түүхэнд ч гэсэн яг байгааг энэ номон дээр бол байгаа гэх хүмүүс авч үзээрэй гэ. Тийм тэгэхээр зургаахын номыг бас авахыг хүсвэл энтер ном, Аз хуур, Мир номын дэлгүүрүүдээр бүгдээрэн дээр нь зарагдчихж байгаа. Тэгээд бүр хямдхан авахыг хүсэх юм бол манай LGBT төвийн офис дээр бас байгаа нөгөө нэг татвар нөгөө нэг хүүгүү татваргүй болохоор байгаа. Тэгээд номын маань бүх орлого нь болохоор LGBT олон нийтийн эрх зүйн боломжийг сайжруулах үйлс зориулагдах байгаа. Тэгэхээр дараагийнхаа ном руу орох уу? Би орохоос өмнө нэг зүйл хэлэхэд яг уншигч нар яг дэлгэх бас залуучууд гэдэг чинь LGBT хандлага яг өөрчлөе гэсэн өөрсдөөс эхлэегээд өөрсдөө яг тийм саналыг аяг их тавьдаг. Гэхдээ яг яаж эхлэх үү, яаж би юунаас эхлэх үү гэдэг тийм бодлыг бол байнга тээж яваад эсвэл зарим нь бол тийм эргэлзээнд донд орсон байдаг. Үнэхээр яг хөрлөе гэсэн үед юунаас эхлэх үү, яах вэ? Тэдний талаар илүү их мэдмээр ингээл ярилцдаг мөртлөө яг бодит байдлаар яг залуучуудад яг хүргэх гол нэг зүйл нь болохоор энэ номноос LGBT хүмүүсийн яг бодит түүх, мэдрэмж, төсөөлөл яг тэгээд хамгийн гол нь баримтанд тулгуурсан гэдгээр чи яг үнэнг уншиж байгаа гэсэн үг. Үнэнг уншаад тэр үнэнгээрээ дамжуул чи энэ хүмүүсийн талаар үнэн мэдрэмжийг авах юм боломж энэ номоор дамжигдана л гэж би бас хэлмээр санагдсан л да. Яа тэгэхээр одоо үед хүмүүс бол яг баримт нотлогоо ямар нэгэн тийм судалгаач гэдэг юм уу тийм үндэслэл маш их хайдаг. Үндэслэлтэй ялангуяа бодит түүхэн юм ялангуяа сүүлийн үе түүхэн кинонд амирх хүмүүсийн сэтгэл зүрхэн төрөөд байгаатай адилхан. Яг манай хоёр уншигч нар яг дурдлаач сая тодорхой хэмжээний түүх, тодорхой алдартай хүмүүсийн нэр усыг дурдлаа. Яг тэр бүх зүйл өөрсдөө та бүхнийг илүү энэ хүмүүс энэ хүний ертөнц гэдэг зүйл рүү илүү татаж оруулахад их тусална гэдэг талаас нь би хэлмээр санагдлаа. За маш их баярлалаа. За одоо тэгэхээр манай зочдын маань яг
өөрсдийнх нь хамгийн таалагдсан ч юм уу нэг жижигхэн хэсгээ хуваалцвал энэ номноос. Аль нь Ганбаярын хувьд? Яг гол ишлүүд гэхээс нөгөө нэг хамгийн их асуулт зүгээр байсан. Одоо нэг гол зүйл юу гэхээр ижил хүссэн байх нь өөрөө алдналуу эсвэл яг төрлийн үү гэсэн асуулттай хэсэг дээр тайлбар хийсэн хэсэг л илүү надад ер нь бол таалагдсан гэхэд болно л да. Яг энэ дээр нэг зүйл хэлсэн нь юу гэхээр ижил хүссэн байх нь алдналуу гэсэн асуултыг мөн ч олон хүн асуудаг. Энд баахан судалгаа тоо баримт дурдаад ийм ч болоо тийм ч болоо гэсэн онолдоод осолдоод унаж эсвэл босч болох даа гэвч одоо хүртэлх шинжилгээ ухаан хүн яагаад стрит эсвэл гей төрдийг ойлгоогүй таамаглууд төвшүүлэх төдий хэмжээнд байгаач гарцаагүй хүний бэлгийн чиг баримжаа эпигенетик буюу удамшлын бус генетик шалтгаантай төрөлхийн зүйл хэмээн баталсан гэдэг. Тэгэд энэ зүйл дээр л ер нь нөгөө нэг агүй сайн фокуслж хүмүүст ойлгуулах хэрэгтэй юм шиг л байна. Эдгээр хүмүүс олдмол гэж зүтгэдэг. Эсвэл өөрсдийн яг олж мэдсэн зүгээр хийсвэр мэдээллүүдээс үндэслээд яг тэр хүмүүс бол хошин шогдоош тэр бүх юм руу ингэж буруугаар хөрвүүлэн ашигладаг. Тэгэхээр энэ зүйл чинь шинжлэх ухаан хүртэл ингэ баталж гисэн шинжлэх ухаанаар хүртэл атсан энэ зүйл чинь ерөөсөө байдгал зүйл гэдэг зүйлийг хүн болгон яг одоо хүртэл ялангуяа бид нар яг энэ орчин үеийн залуучууд яг ингэ байж байгаа амьдарч байгаа нийгэмд бол энийг ухаарч ойлгох өгөөрэй дамжуулаад бас өөрсдөө мэдэрсэн зүйлээ цааш илэрхийлдэг байх хэрэгтэй л гэсэн тийм бодлыг л баталгаажуулж өгсөн гэх юм уу? Бодлоо. Хэлбэг заяг. Миний хувьд болохоор Микеланжелоныгийн төг энэ болохоор нөгөө тэндээс яг ингээд өөрөө шүлгчээсэн. Тэрээр нөгөө чек кино гэдэг залууг дурласан байхгүй юу? Тэндээсээ үлдүүлээд юу зориулж 50 шүлэг хүчээ тэндээсээ ингээд нэг нь надад амар их таалагдсан. Тэр нь болохоор түүнтэй уулзаад түүнд автахад ганц л цаг хангалттай байсан. Гэвч түүнийг мартан сэтгэлээ тайвшруулахад бүхэл амьдрал минь хөрөлцөхгүй. Энэ надад амар их таалагдсан. Тэг яг ингээд өөрийнх нь түүхтэй амд тэгээд шүлэгтэй бас хамтд оролцсон байсан. Санааг миний хувьд юм бол одоо ингээд энэ номонд бас ингээд эхлээл урдлаг тэгээд сонгодог үеийн бүр өмнөх зууны урлагийн жишээ, алдартай хүмүүсийн жишээ ингээд дандаа хол юм шиг тий судалгаагаар ингээд явж байгаа. Хамгийн сүүлд нь үхэл буюу амиа өгөөтгөлийн тухай гээд бүлэгтэн болохоор яг одоо Монголд тий номын зохиолч маань өөрөө ингээд нэг хөрхөн хүүхэдтэй ярилцж байгаа хэсэг айгуу надад тотон санагдсан байхгүй юу? Энэ дээр болохоор ингээд нийт одоо амиа өгөөтгөлийн тоо баримт явж байгаа. Тэгээд блогер дээр зохиолч маань ингээд баарнд сууж агаад тэгсэн чинь ингээ үргэлж нүдэрээ нэмсгэлний хөрхөн хүүхэд орж ирснээ танд амиа орломоор санагдах үе байсан уу гэж асууж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ хүн болохоор ингээ амар хөөрхөн аяа гоё ингэж аав ээж чинь маш их шаналнаа тэр талаар бодож үзнэ үү гэх мэтэр худлаа сайн дүр гэсэн асуултууд одоо тавиагүй. Тэрний хооронд юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь юмыг ингээд энэ бол хагас зовлон гэж харах уу эсвэл энэ бол хагас жаргал гэж харах уу гэдэг сонирхолтой философи байдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаад энэ бол жаргал гэж бодвол жаргалтай болдог. Эсвэргээр энэ бол зовлон гэж бодвол улам шаналаад байдаг. Гэт хэлсэн. Тэгээд тийм болохоор түрүүн хэлсэн шиг үхээс илүү өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдрах нь заримдаа илүү хялбар дүт зам байх магадaltaй гэдэг талаас бодож үзэхэд бас сонирхолтой хахаа. Яг л ингээд туулсан хүнийхээ хувьд яг ингээд зүгээр шүмжлэх гэхээсээ илүү яг л ингээд туулаа гарсан хүнийхээ хувьд яг гоё тайлбарч байгаа. Тэгээ сэтгэл хөдлөсөн шнэ. За маш их баярлаа. Өөрөө ч мартсан эсвэл байна гэж. Тийм тэгэхээр дараагийн ном руугаа орох уу? Амьдрал эрхчлөө хайрын багтуу гэдэг энэ дэлхийн шилдэг LGBT яруу найргийн антологи байгаа. Тэгэхээр Анра ах маань болохоор өөрөө бас орчуулагч. Тэгэхээр нөгөө нэг өөрөө эмхтгэж орчуулсан орос болон англи хэлнээс орчуулсан дандаа LGBT яруу найрагчдын зохиолууд шүлгүүд байгаа. Тэгэхээр миний бодлоор бас түрүүн Элбэг заяагийн хэлжсэн шиг маш олон алдартай яруу найрагчид, зохиолчид бас LGBT олон нийтийн нэг хэсэг байсан гэдгийг энэ номноос бас айгүй мэдэж болохоор байсан. Тэгэхээр яг хэр санагдсан? Надад бол нэлийн ер нь бол дан таалагдсан. Ягаад тэгэхээр
ялангуяа одоо зүгээр нийгмийнхаа дээр нөгөө нэг тогтсон үзэл хандлагаас өөр төрснийхөө төлөө гэх юм уу тэр бүх одоо зовлон шанал дурлал нь илүү хүчтэй надад санагдсан байхгүй юу. Тэгээд энэ чим зөвхөн ингэ сэтгэлээрээ биш бас биеэрээ тэр зовлонг туулж байгаа. Тэгээд тэр нь аюу тийм надад бүр мэдрэгдээд байсан. Ялангуяа бас энэ шүлгэнийг таалагдсан. Тэгээд бүтнээр нь уншуулсан юм болчих واخ. Хэрхэн өвдөх тухай өвчтний заавар гээд Андрю Гибсон гэдэг ийм яруу найрагч. Ийм слэм яруу найрыг хүүрнэлт яруу найр бичтэй. Тэгээд хүүрнэлт учраас яг ингээл тэр хүнтэй өдөржингөө мэдэрсний мэдрэл яваад байгаа юм шиг юм гоё урьдчилшүүлэг байсан. Тэгээд ер нь ингээл тийм дурлалч тийм хүчтэй бас нэг тийм хясалтай юм шиг. Тэгээд бас тэр одоо жишээ нь трансгендер хүн байлаа гэхэд одоо туулж байгаа тэр биеийн өвдөл гэдэг ч юм уу тэр бүрээ ингэж нарийн бичсэн. Тэр нь аюу их тийм хүчтэй мэдрэмж төрүүлж исэн. Тийм. Ер нь ингээд хүн зовж ич юм уу яруу найр бичдэг юм шиг надад санагдаад байна. Би ч нэг бичдэггүй л дээ. Гэхдээ ер нь бол нэг тийм зүгээр шүлдэж явж байгаа л гоё шүлэг бичих хоорхаа миний бодлоор. Тэгэхээр ингээд нэг тийм зовлон дээр үндэслэн гэхин цаашийн дандаа юм айгүй хүчтэй мэдрэмж төрүүлэхээр айгүй хүчтэй яруу найргийг зохиолч маань өөрөө сонгосон юм шиг бас надад санагдсан. Тэгээд миний бодлоор LGBT олон нийт хайр дурлалынхаа хувьд дандаа нөгөө нэг эсэргүүцэл одоо юу гэдгийг үзий ядалттай тулдаг учраас нөгөө нэг бүсгэд хийсэн гэдэг шиг илүү хүчтэй дурладаг гэж хэлхэн цаашаа зүгээр ингээд илүү хүчтэй мэдрэгддэг санагддаг. Тийм болохоор ингээд шүлгүүд нь бүр амар хүчтэй нэг тийм одоо романтик кино үзэж байгаа юм шиг мөртлөө романтик хэсгүүд нэг аллах шиг дүрслэгдсэн гоё кинонууд байдаг та. Яг нэг тэр шиг юм шиг надад санагдчихсэн. Тэгээд Гамбайрын хувьд яг хэр санагдсан юм. Яруу найр гэдэг өөрөө нөгөө нэг хүний сэтгэл зүрхэнд бүр маш хүчтэй нөлөөж чаддаг. Тэгээд айгүй тийм үнэн мэдрэмжийн цоглуулгад юм шиг санагддаг л да. Яа тэгэхээр яад үнэн мэдрэмж тодорхойлж байгаагаар яг түрүүн өөрийн чинь хэлсэнчлээ. Тэр хүний яг мэдэрсэн шанал хийгээ дотор сэтгэл дотороо яг нууж байсан эсвэл гарахыг хүсээгүй бүхэн ерөөхдөө энэ хүсэг энэ цаасан дээр ерөөхдөө тэмдэглэгдэж үлдчихэж байгаа. Тэргээрээ дамжуулж тэр хүний дотоод ертөнцийг бүрэн дүүрэн мэдрэх. Одоо юу гэдэг нэг хүний дэрэгдээ суугаад би ийм байсан шүү гэж хэлэхээс илүүтэй 4 мөрт юм уу эсвэл 20 мөрт тэр шүлгээр дамжуулаад яруу найрагтаа тэр шингээсэн тэр мэдрэмжүүдээр дамжуулаад хэлэх нь илүү хүчтэй байсан. Яалчгүй энэ дээр бичигдсэн тэр шүлэг яруу найраг болгоны мөр болгонд ингээд шингээгдсэн хавчуулагдсан тэр мэдрэмж болгоно айгу хүчтэй байсан л яалчгүй. Яа тэгэхээр яг мэдээж нөгөө нэг хамгийн дэлхийд алдартай шүү дээ. Эсвэл хамгийн их хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүмүүсийн яруу найргууд яг чиний амьдралд хамгийн үнэн тийм мэдрэмжтэй байд юм шиг санагдана. Яагаад ганцаардлын тухай шүлэг яруу найргууд хүний сэтгэл зүрхэнд гэлээ тэрийг уншсныхаа дараа хүн ганцаардаа зүсэд уйлмаар санагддаг гэхээр тэр чинь яг бид нэр өдөр тутамдаа тулдаг үнэн мэдрэмж байгаа. Тэгэхээр юу гэх юм тэр үнэн мэдрэмжээ бүр маш их хүчтэйгээр шингээж бичснээрээ бол энэ юу гэдэг энэ дээр бичигдсэн яруу найргуудын энэ зохиолчдын хэм маяг нь бол арай өөр хурц. Тэгээд бас нөгөө нэг илүү их тийм ганцаарцсан, илүү их харуулсан. Магадгүй тийм шанал гэдэг зүйл нь арай илүү мэдрэгдсэн. Тэгээд бас үүнийг уншиж байхдаа бас нэг зүйл яг энэ номыг яг хинт зориулж бичсэн бэ гэдгээс одоо юу гэдэг эрхлэн гаргаж байгаа хүмүүс нь яг LGBT хүмүүсийг энэ талаар ойлголтыг олон нийтэд хүргэж байгаа гэж хэлээ. Тэгээ унших нэг өөр зөв цэвэр яг ном гэдэг бүтээл гэдгээр нь барьж аваад унших бас нэг өөр юм л да. Бүтээл энэ ном гэдэг зүйлээр нь барьж аваад уншихаар өөрөө энэ дээр бол нэг зүйлийг одоо би аль хандлагыг мэдж байгаа учраас ялгааг нь мэддэг байгаа. Би чинь хүн штэ, би ингэж шаналдсан штэ. Би яг ийм штэ. Одоо юу гэдэг би ч гэсэн ерөөсө хүн шүү дээ, оршихуй штэ гэдэг зүйлийг айгүй тийм хүчтэйгээр хэлж байгаа мэт тийм мэдрэмжүүд бас зарим шүлгийн мөрүүдээс бол илүү тодорхой харагдаж байна. Тэгээд ялангуяа түрүүний хэлж байсан нөгөө хайр дурлал одоо юу гэдэг хин нэгнийг санах, хин нэгний төлөө одоо юу гэдэг шаналах. Тэгээд тэр хайрынхаа төлөө яг тэгж дотроо шаналж хийгээд үгс холбож бичиж байгаа тэр агшин болгон бүр айгу уус ялч үнцэнтэй л байх байх. Гэхдээ хизээч бичиж байгаа хүмүүс угаасаа бичиж байгаа зүйлийг нэг үнцэнтэй гэж хардггүй л дээ.
Бичээд магадгүй нийтлэгдээд тэр хүний бүтээл уншигдаж эхэлсэн цагаас л үнцэнтэй болж эхэлт юм шиг надад санагддаг. Гэтэ гаргаж явах тэр процесс бол хамгийн үнэн процесс төлөөдөг байх гэж бодож байна. Гэвч заяагийн хувьд ном хэр санагдав? За миний хувьд гэвэл би энэ номыг болохоор насаг дөржин номоос ингээ Американ корноос очиж авч уншиж байсан. Аха. Түрээслээ тэн дээр очихоор юу иргэний эмнэлэг өгөөд тэгээ түрээлж авч уншдаг. Ер нь бол яг тэгэл анх гарсан цагаас нь ахуулаад надад нэр нь амар гоё санагдсан. Аха. Яг зурагтайгаа ингээд зөгцөөд ингээд бүр нөгөө хавцыг авч хавцын номныхын хавцыг авдаг хүн шүү дээ. Харж байгаад авдаг хүн тэгээд бүр зураг тэгээ нэр нь болохоор үнэхээр гоё санагдаад тэгээд яруу найраг гэхээр би сонирхож үзье. Эхэндээ бол би бол зохиол уншдаг. Яруу найраг ерөөс сонирхож байгаа байхгүй юу? Тэгээд яруу найрагаас авч уншсан чинь юу эндээс бүр хамгийн таалагдсан зүйл нь гэвэл юу амар олон зохиолч LGBT олон зохиолчд юу намтартайгаа байсан. Эхлээд бяцхан дээр нь бяцхан намтар тэгээд доор нь нэг яруу найраг. Тэр нь бүр амар гоё байсан. Тэгээд юу амар олон яруу найрагчдыг амар олон яруу найрагчдыг амар олон яруу найрагчдыг Зүг. за юу яруу найргийн за юу яруу найргийн ингээд олон LGBT яруу найрагчдын юу ингээд түүх намтартайгаа байсан. Тэрнээс эхлээд ингээд LGBT яруу найрагчийн түүх намтрыг бяцхан бичээ доор нь болохоор яруу найрагаас нэгийг бичсэн. Тэр нь бүр амар гоё санагдсан. Амар олон юу LGBT юу яруу найрагчдыг мэдэж авсан. Тэгээд тэн дээрээс бүр түүхтэйгээ амьдарч ийсэн үе бараг шагналын хүртэл бичсэн байсан. Тэгээд яг ингээд уншиж байхаар болохоор ингээд LGBT хүмүүс ингээд тайлбарлаагаас ингээд амар жоохон асуудалтай байдаг шүү дээ. Ингээд ягаад ч би ингээд бүр ингээд яг тийм амар хурдан бүтчихдэггүй босод стресс асуудах шиг. Тэгээ ямар нэг юм сэтгэлийн зовиртой байдаг. Яг ингээд тэр бүрийн ингээд бидний хэлж чаддаггүй тэр бүрийн ингээд энэ хүмүүс болохоор ингээд өөрсдийнхээ яруу найргаар ингээд гаргацсан юм шиг санагдсан. Тэгэл ингээд яг ингээд эхнээс нь уншиж хахаар зарим нь болохоор ингээд бүр амар ингээд миний хэлэх гээдсэн зүйлүүдийг энэ дээр ингээд гаргацсан юм шиг. Тэгээд яг миний хэлэх гээдсэн зүйлийг яг энэ дээр ингээд гаргацсан юм шиг альсуу тэгээд ингээд яг л унших тусам ингээд яг ингээд тэр ингээд LGBT одоо энэ яруу найрагч ингээд дотор нь ороод ингээ өөрөө ингээ мэдэрч байгаа юм шиг санагдсан. Тэгээд энийг ингээ унших бүр дээр надад орчуулах нь амар сайн санагдсан бүр. Аха. Би яг ингээ надад ингэж мэдрүүлж байна гэдэг тийм орчуулах нь амар гоё санагдсан. Ингээ зарим нэг хүмүүс ч уншаа ойлгохгүй шүү дээ. Ингээ орчуулганаас нь болоод тэгэхгүй нь болохоор яг ингээ өөрөө битсэн юм шиг анараах өөрөө битсэн юм шиг орчуулсан байсан. Тэгээд бүр ингээ амар сэтгэл түрээд яг ингээ эхнээс нь ингээ уншингуут ингээ юу яг ингээд бидний ингээд мэдэрдэг зүйлийг ингээд яг тэр чигт нь гаргацсан юм шиг санагдсан. Зарим бүр амар гоё, зарим нь болохоор ингээд гоё, зарим нь болохоор ингээд амар уйтгартай гэх яг тэр зүйлүүд нь их таалагдсан. Тэгээд унш бүр дээр ингээд уншаал баймаар. Тэгээд би нэг өөрийнхөө ширээний ном болгомоор байгаа. Бүр үнэхээр ингээд хааж авч явсан ингээд уншаал ахаар ингээд яг ингээд бүх мэдэрх хааж авсан ингээд уншаад ахаар ингээд яг тэр үеийнх ингээд зарим нь болохоор яг тэр үеийнх ингээд яг миний юу төсөөллүүдийг бүгдийг ингээд гаргаж байгаа юм шиг. Маш их баярлалаа. Тэгэхээр яг элбэг заяагийн хэлсэнчлэн нэрнгэсээ зүгээр ингээл нэг уншаал дуусчих ном биш. Тэгээд нэг дор ингээ бас уншигдахгүй ч юм шиг. Тэгэхээр ингээд нэг тийм гонхтой үедээ уншихаар нэг үдээс яриад байгаа ч юм шиг. Би л яг энэ номыг болохоор нөгөө нэг найз охинтойгоо муудалцахаараа ч юм уу яг нэг тийм гонхтой үедээ сөхөж харах бас айгүй дуртай. Баян ер нь яруу найрагт сонирхдаг хүн болгоны тийм номын санд нь байгаасаа гэж хүсдэг ном. Миний хувьд тэгэхээр санаагийн хувьд ямар санагдсан? Надад бол энэ яруу найрагчдаас бас маш их сонирхол татсан нэг алдартай. Ерөөсөө огт одоо энэ билийн цөөнх LGBT байсан гэж бодоогүй юм яруу найрагч харагдчихсан чинь Эмили Диккенс байна тий. Энэ хүн маань болохоор амьдралдаа нэг гэрж байгаагүй шүү дээ. Тэгээ хүмүүс болохоор нийтээрээ Эмили Диккенс байсан. Тэгээ Эмили Диккенснийг насаараа бол ингээл шашны хүн байсан гэж боддог байсан гэдэг ч юм уу. Гэтэл одоо түүний яруу найрын тэр хүний ээж хийх юм бэ гэдгийг нь одоо бичүүлдээсэн. Гэдэг ч юм уу. Бас Пабло Нерудо, Сергей Есенин, Уолт Уитмен, Марина Цветаева
даа ба зэрэг хүмүүсийн шүлгүүд хүмүүсийн нэрүүд харагдсан аюу гайхалтай санагдчихсан. Тэгээ дээрээс нь зөвхөн ингээд ерөөсөө хайрын магтуу гэхээс гадна хуугны оршихуйн тэмцэлт гэдэг ч юм уу тэр зүйл маш их мэдрэгдчихсэн. Ялангуяа мэдээж хүн болгон өөрийнхөө өөрийнхөө яг жинхэнэ хинбэ жинхэнэ мэдрэмжээ эхлээд их дартаг юм шиг санагдсан л та. Зүгээр л ингээд найрамдалтай байхын тулд ч юм уу хүрээлэн орчинтойгоо гэтэл ингээд хин нэг хайрлаж байгаа, хин нэг дурлаж байгаа. Тэр нь өөрт нь маш их зөрчлийг үүсгэж байгаа. Нэг талаараа эргэн тойрныхондоо ингээд дундаа олны хүчин бөхсөж байгаа юм шиг тий. Өөрөө үүсгээл үзэн ядаж байгаа юм шиг. Хэрнээ нөгөө талаар тэр дурлал нь өөрт нь яг хинбэ гэдгийг мэдрүүлээд идэв. Тэрнийхээ төлөө ингээд босч тэмцэж байгаа ч юм уу айгүй тийм олон зүйлийг мэдэрч болохоор зөвхөн ингээд бидний төсөөлтөөр романтик хайр биш. Нэг л тийм зөрчилний тийм туулж гарч байгаа тийм олон төрлийн мэдрэмжүүдийг надад ном бол мэдрүүлжсэн. Маш их баярлалаа. Тэгэхээр нэр Анраах маань өөрөө бас шүлэг бичдэг яруу найрагч. Тийм энэ болохоор зөвхөн орчуулгын зохиол бүтээлүүд байгаа. Тэгээд бас эзэн нэгсэд өөрийнхөө яг шүлгээр ном гаргах байлгүй тийм. Тэгээд яг түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг шүлэг болгоныхоо урд тэр тухайн зохиолч яруу найрагчийн намтар байгаа. Тэгээд намтраас нь бас тодорхой юм ойлгох гээд айгуу тийм нөгөө нэг би зүгээр дараа нь орчих гэсэн. Намтар нь байгаа. Тэгээд намтрыг ингээд уншичаад дараа нь шүлгийг уншихаар ингээд бүр ойрж байгаа юм шиг. Тэгээд бас энэ ном ингээд би анх зүгээр нөгөө номынх нь их бэлтгэл дээр сууж гисэн байхгүй. Тэгээд ийм ном гарах гэж байгаа гэхээр би айгу цөөхөн хүн төсөөлжсэн одоо нөгөө яруу найрагчд гэхээр тэгсэн чинь бүр ингээд айгу олон яруу найрагч айгу би бүр амар гахаад нэг тийм ийм олон мундаг яруу найрагчд байдаг юм байна. Тэгээд бас айгу тийм ийм гой хурц шүлгүүд ягаад зүгээр ийм уянгалсан шүлгүүд шиг тийм амар алдартай байдгүй юм бэ гэдгийг айгу гайхсан. Тийм тэгэхээр миний бүр ингээд амар алдартай байгаасаа гэсэн бүр юм хүн болгон нэг 10 жил цээжлүүлдэг шиг тэгээ цээжлүүлээсэй ч гэсэн гоё шүлгүүд харагдчихсэн. Тэгэхээр та нарын хувьд яг бүр юм бүх шүлгийг унших албагүй зүгээр ингээл нэг ганц хоёрхан хамгийн гоё мөр байвал нэг манай сонсогчдод хуваалцаач. Тэгтээ яг түрүүн яг хэлсэн нэг намтар байгаа нь бас ялчгүй хүнд айгу чухал үүрэгтэй санагдсан. Магадгүй юу гэдэг хамгийн урталт нь зөвхөн ийм юу гэдэг элэгбэдэ яруу найрагч антологид бичэл бүх зөвхөн зохиолч бичээ яруу найргийн биччихсэн бол бас яг нөгөө нэг тухайн мэдрэмжүүдийг ойлгоход маш дутуугаар ойлгох боломжтой байсан. Жишээлбэл маш их ялгуурлан гадуурт өртөжсэн эсвэл аавтайгаа ойлголцдоггүй байсан гэхэд ингээд тухайн намтрууд дээр нь бас тодорхой хувь хүмүүсийнх нь тодорхой асуудлууд бас тодорхой хэмжээгээр тусгагдсан байсан. Тэгээд тэрийг нь уншигчаад эргээд яруу найраг тэр байдлаа яаж одоо юу гэдэг тэр нөхцөл байдлууд тэр хүнд ямар их шаналл хийгээд ямар их тийм зөрчил үүсгэжсэн бэ гэдгийг тухайн яг одоо намтар болон шүлэг хоёроо хослуулаад авах юм бол илүү ойлгож болохоор тийм байсан. Ялч гэдэгтэй нэг содон яруу найрагч тусгагдсан байсан бол их сонирн байсан л та. Би тэгтээ Emily Dickinson бол хизээч ерөөсөө тэгж төсөөлж уншаагүй. Тэгтээ би шүлгүүд нь унших амар туртай. Лавдлагчийн орчуулгаар ер нь бол байнга уншдаг байхгүй. Тэгтээ би ерөөсөө яг тийм гэж мэдээгүй. Тийм байдлаар ерөөсөө төсөөлж байгаагүй. Тэгтээ яг шүлгийн яг мэдснийхаа дараа бол айгүй сонирхол. Яа тэгэхээр тэр хүний яг нэг дотоод ертөнц айгүй тийм өрмөцөдөг байхгүй. Би анхлаа зүгээр юу гэдэг Emily Dickinson шүлгийн уншихад бол юу гэдэг миний татгшаа бүр маш сайн оруулж чаддаг байхгүй яаж мэдгүй. Тэгээд нөгөө залуучдын хэлдгээр ямар оруулах гэдэг юм уу тийм. Гэтэ шүлэг яруу найргуураа хүнийг маш сайн ботход тунгаахад өөрийгөө хайхад тэгээд анзаарч мэдэрч чадаагүй мэдрэмжүүдийг хамтлагад айгүй их том өөрөг гүйцэтгэдэг гэж боддог. Маш том роман уншаад нэг жижигхэн мэдрэмж биш маш том роман уншаад за иймдэ гэж бодох хөөр яруу найргаас хитгэн мөрөнд багтаагаад олж авсан мэдрэмж хоёр бол харьцуулшгүй тийм үнцэнтэй гэж би боддог. Тэр утгаараа бол энэ дээр гарсан яруу найраг болоод энэ бодит түүх болгон айгу үнцэнтэй санагдсан. Тэгээ үүгээрээ дамжуулаад ялч хүнд бас нэг тодорхой юм ойлгуулах. Тиймдээ гэдэг өөрийнхөө өөртөө гарсан тэр зөрчилтэй асуудалтайгаа нүүр тулаад эргээд нь бодох чухал хөшиг болох байсан байх. Тийм. За манай сонсогчд бол
амьдрал эрхчлөө хайрын магтуу номтой бас баг зэрэг танилцсан байгаа. Нөгөө бид хэд манай Аги хөтлөгч Аги бол подкастын дугаар олны төгсгөлд та бүгдтээс яг хэсүүдийн гоё түүж уншиж өгдөг байсан. Тэгэхээр үнэхээр дуртай хүмүүс байгаа. Тэр яг шүлэн уншдагт нь айгүй дуртай сонсогч зөндөө байдаг. Тэгээд тэр уншигчдыг бас бүтэн номоор нь худалдаж аваад өөртөө уншаач гэж зөвлөмөр байна. Тэг миний нэг зөвлөх зүйл бол хэрвээ чи стрит бол өмнөг уншихаар ингээд уншаал байх тусам юу яа LGBT хүмүүсийн дотоод мэдрхийг мэдэрч чадах байх. Харин чи хэрвээ чи LGBT бол үнийг яг эхлээл эхнээс нь төгсгөл хүртлээ юу бүх батхыг мэдэрч чадна. Анх уншаал мэдэрч чадна гэж зөвлөмөр. Тэг юу ширээний намаа болох үнэхээр гоё ном шүү гэх. Надад үнэхээр таалагдсан гэ. Тийм тэгээд бас нөгөө LGBT төвийн дээр Q project гэдэг уран бүтээлийн баг байдаг. Тэгээ бид нэр 18 онд Sondr гэдэг нэг богино хэмжээний кино хийж исэн. Тэгэхээр тэрний Sondr киног болохоор за чиний хэсэг жоохон паузлж байгаа гэнэ. Sondr киног болохоор Джеймс Болтоны Зарим өдөр гээд энэ номонд орсон нэг шүлгээр нь хийсэн байгаа. Тэгэхээр тэр нь бас айгүй сонирхолтой байх. Энэ шүлгийг уншаад тэгээд бас энэ нөгөө зохиолчийн маань түүхийг уншаад тэгээд Sondr киног үзүүл бас сонирхолтой болов гэж бодлоо л тоо. А би үгүй энэ бол ингээд нөгөө нэг киноныхоо туршид яг уншигдчихдээ. Тэгээд манайхан өөрсдийнхөө таалагдсан мөртүүдийг хуваалцаач. Тэгээд би ярьж. Тэгээд надад болохоор хамгийн таалагдсан би өөрөө кино үзэх амар дуртай. Тэгээд Elizabeth Bishop-ийн баримтат гişээ нөгөө Body Plus хэдүүлсэн киногийн намтар киног нь үзчихсэн. Тэгээд тэрэн дээр болохоор энэ яг киноныхоо эхлэл болон төгсгөлд нэгэн урлаг гэж шүлэг гардаг. Тэгээд хайртай эмэгтэйгээ алдчихад одоо алдах урлагийн тухай үзүүлсэн шүлэг тэр киног та нараас үзвэл бүр айгүй сайн ойлгоно. Бараг энэ шүлгэн дээр тулгуурлаад хийцэн болов ч гэмээр юм шиг айгүй гоё кино байгаа. Тэгээд яг зарим нэг хэсгээс нь шууд алдах урлагийг төгс эзэмших хэцүү биш. Алдагдах хүслийг ч олон зүйл агуулдаг учраас алдах нь аюул биш. Өдөр бүр нэг зүйлээ алд, үүдний дэлгүүрээ сандран хаж бүтэн цагийг алдахтайгаа авлар алдах урлагийг төгс эзэмших хэцүү биш. Алдхаа тэгээд ахвал асар хурдан үйлд аялах газар орон нэр ус аялахыг хүснэж аялыг нь ч алдсан аюул биш гэдэг энэ яг хайртай эмэгтэй нас орсон. Тэгээд тэр тухайга яг ингээд бичсэн байдаг. Тэгээд тэр киноос айгуу гоё кино шүү хүмүүсээ олж үзээрэй. Тэгээд Elizabeth Bishop-ыг бас нэг олон хүмүүс queer байсан гэдгийг мэддэггүй баг. Надад бол энэ нь айгуу гоё санагдсан. Та нар алаагүй нэ тий. За яг би Насим гэдэг хүний Аамин гэдэг нэг юм шүлэг байсан. Яа энэ зүгээр онцлсан гэхээр бас яг нэг дийлэнх LGBT хүмүүсийн тулгардаг нэг асуудал нь болохоор хамгийн эхлээд нүр тулдаг асуудал гэр бүлийнхний одоо ойлгодгүй байдал. Одоо хамгийн их ойлгох хэвээр, хамгийн их хайрлах хэвээр. Тэгээд хамгийн их намайг л хүлээж авч зүгээр тусгаж авч чадандаа гэж бодсон. Тэр хүмүүс нь өөрөө хамгийн ихээр ялгуулангаа дурах гэдэг, өөрөөсөө төлөхтэй гэр бүлээсээ бүртгэх гэж маш их олон үйлслүүдийг хийдэг. Тэгээд тэр зүйлүүдийн эсрэг яг аавдаа зурж ирсэн нэг юм шүлэг байгаа юм л та. Аав минь амьтан хүн намайг аавыгаа өвчсөн л гэх юм. Миний нүд, миний дух, миний уруул, миний ярианы өнгө, явдал гიშгэ, ярихдаа хөдөлгөх гарч яг л таныг дуурайсан. Эрэхтэй хүүхэд эцгээл дуурайдаг гэдэг. Би таньшгал юм бол бэлгийн минь чиг баримжаа таныхаас яагаад тийм өөр юм бэ гэдэг юм шиг байна. Яг энийг зүгээр онцолж яасан гэхээр яг л бас л нөгөө хүний оршихуйн талаар дахиад хэлээд байна л да. Би ч гэсэн яг зөвөр ийм оршихуй зөвөр яг
бас л яг энэ гэр бүлээс төрсэн агуу чухал оршихуй. Гэтэл яагаад энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй юм? Яагаад энэ зүйл чинь ялгаатай юм бэ гэдэг зүйл дээр эргээд гэр бүлээс асуусан хүний бас яг тэр тухайн мэдрэмж энэ агуу өвчтэй шингэж бичигдсэн болохоор онцлог шилнэр юм. Тэгээд нөгөө талаас би бас нөгөө бидний ярилцлагыг яг подкастыг залуучууд хэрвээ сонсч байвал зөвхөн яг юу гэдэг нийгэм өөрөө энийг гадуурхдаг асуудал биш юм аа. Энэ чинь гэр бүл, найз нөхөд гэж асар олон ингээд ялгарлан ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээс болоод асар олон зүйлүүд хүмүүсийн сэтгэл зүрхрөө байнгын халдлагатай, байнгын довтлоготой байдаг учраас энэ зүйлийг арай өөр өнцгөөс хараасаа. Яг л нөгөө миний нүд, миний орол, миний яриа яг л таныг дуурайсан гэдэг шиг. Та нарыг ч гэсэн яг л тантай адилхан оршихуй байхгүй, яг л тантай адилхан хүн байхгүй гэдгийг энд бас зөвхөн аавдаа хэлээд байгаа биш. Энийг уншиж байгаа аюу олон хүмүүст бас хүргээд байгаа юм шиг. Тийм мэдрэмж бол төрүүлсэн байгаа. Маш баярлалаа. За миний хувьд бол энэ ном хэр төгсөө нэрээ надад үнэхээр таалагдсан. Тэгээд сонсогчтой хэлэхэд бол зүгээр аваад уншаад үзээрэй. Ингээд амар юу яг энэ бол юу амар олон зохиол уншсан юм шиг санагдана. Яг гэвэл амар олон хүний юу түүхүүд юу яг тэр үе олон хүний түүх олон өөр хүн бичсэн олон түүх байгаа учраас дотор нь нуугдж байгаа учраас тэгээд миний хамгийн их таалагдсан гэвэл Фредерико Гарсиа Лоркагийн тастад чаддагсан бол гээд тэр яг төгсгөлийн тест уншиж энэ л шүн нэрийг чинь хэлэхэд нэр чинь хол нэхээд ч хөршгүй бүх одоос бол бүр тийм хол бас бүдрэх зүсэх борооноос ч үтэй тэгэхэд хайрлсан шигээ дахин чамайг хайрлах уу зүрх минь ямар гинтэй гэж манан сарнахад магад өөр хүсэл ирэх үү амирлангуй бас ариун байх уу сарыг л дэлбэгээр нь тас чаддагсан бол энэ нь болохоор амар их таалагдсан гэ амар харин юутай гэ романс юутай Би заяа маань өөрөө дурлцсан байгаа маа та. бас нэг тийм байгаа яа. Миний талцж үгүй амар хурдан л та. Тийм байх тий. Зүгээр нэг хэсгээс нь хамгийн таалагдсан өрөөч уншаад өгч болно шүү дээ. А тэгвэл төрөний ядсан хэрхэн утгах хөвчтний заавар үү? Тий. Аа. Яриад л За гоё юм бэл. Тань зүрхтэн за. За би энэ Тасия Ванри гээд Япон гаралтай. Гэрэл зурагчин, уран баримлч, зураач, уран бүтээлч гэдэг ингээд урлагийн өндөр мэдрэмжтэй эмэгтэй bisexual эмэгтэй шүлгээс уншия. Ив хаггүй төгс төгөлдрийн чинжин. Оршин буйг огоорыг харж чадахгүй. Тодорхойгүй хоосныг туулан өнгөрсөнд гацсан хөдөлгөөнөөс өөр юу ч үгүйсгэлгүй урагшлаа. Ялагдсан тул цөхрлүүдээ чамд үгүй. Яагаад ч нэмэргүй үгүйсгэлийг эмзэглүүлэх яг л энэ цуглуулгыг үгүй хийсэн чи намайг гівч өгсөн хിവэр биш би өөрийгөө чинийх гэдгээ ой дурсамж агуу тооноос мэдсэн чадлыг минь барах эсэргүүцэлтэйгээр чамайг би тэврий өөрийгөө өгье бүх сайн сайхан хязгааргүй гэсэндээ бүгдийг мартах тэрл мөчүүд мөнх гэсэндээ үнэн ч үлдээ чи үзэсгэлэнтэй ив хавгүй төгс төгөлдрийн чинжин энэ ертөнцийг минь хүндрүүлв. Тийм гоё биш тийм бэ? За тэгээд манай зохиолчдын өгсөн ярилцлагыг та бүгд бас хүлээн авах боломжтой. Яг LGBT радио гэсэн подкастын хамгийн ихний дугаарт байгаа. Энэ нөгөө 2017 оны 12 сарын 10-нд энэ хоёр ном маань интер номд нээлттэйсэн. Тэгэхээр яг зохиолчдын зүгээс бас юу бодож исэн, энэ номыг яагаад гаргаж байгаа вэ? Нийгэмд ямар хэрэгтэй вэ ч юм уу те тэр бүхнийг таад бас сонсох боломжтой байгаа шүү. Подкастаар байгаа. Тэгээд энэ номнууд маань болохоор түрүүн хэлсэнчлэн интер ном, аз хур, мир гэсэн номын дэлгүүрүүдээр бол зарагдчихж байгаа. Гэтэ бас LGBT төвөөс авах боломжтой байгаа. Та нар хэрвээ авах мөнгөгүй бол LGBT төвөөс бас нэг жишг байгаа хүмүүс аваа явчихдээ түрээслээд уншиж болно. Тэгээд төгсөхгүй American Con. Зөвхөн American Con би нэгийг гаргацсан гэж ойлгосон. Гаргацсан байж хин аваа явчих. Анх movie битэр гаргасан нэгийг тийм түрээслээ гэж. Нэг нь аваа явчих. За тэгвэл яг мөнгө авах боломжгүй хүмүүс маань ч юм эсвэл эсвэл авах боломжгүй бол
American Corner нацаг дөрчийн номын сангийн хажууд байдаг. Тэрний номын санд байгаа бичиг баримтаа үлдээгээд аваад унших боломжтой байгаа шүү. Тэгээд ирсэн зочдоо маш их баярлалаа. Тэгээд өөр хэлэх юм байвал хэлж болно. Залуучууд зүгээр яг нөө яагаад энэ номыг унш гэж хэлэх ёстой вэ гэхээр хин нэгнээс одоо юу гэж чинь LGBT хүмүүсийн талаар ойлгох гэж сонсгоос илүүтэй чи өөрөө тэр ертөнцүүдээр өөрөө ирэл хайгуул хийгээд энэ номнуудаас энэ зохиолч юу гэж бичсэн байна тэр хүний түүхтэй танилцаад тэгээд тухайн хүний ертөнцтэй нас давхар танилцаад чи өөрийнхөө тэр хандлагыг өөрийнхөө төсөөллийг өөрөө бүрэлдүүлэх боломжтой учраас эдгээр номыг уншаарай. Зөвхөн энэ хоёр чиглэлгүй ер нь LGBT чиглэлтэй холбоотой одоо юу гэдэг Дорен Грэний хөрөгч гэдэг юм өөр бусад зохиолуудыг ирэл хайгуул хийгээд ингээд уншсан өөрөө илүү бас чи өөрөө л өөрийнхөө хандлага болон үзэл бодлыг өөрчлөх боломжтой шүү гэдгийг бас онцлохон зүйтэй байх. Тэгээд нөгөө түрүүний яг хэлжсэн энэ ном дээр ч гэсэн аль номд оршихуу гэдэг зүйл чинь өөрөө айгу чухал зүйл. Яа тэгэхээр нөгөө бид нар бүгдөө яг нэг л одоо нийгэмд амьдарч байгаа ч гэсэн бүгдөө яг тийм тус тусын оршихуйтай байдаг. Чи яг бусдад хайрлахыг хүсэж байгаа бол эсвэл чи бусдаас эрхчлөө эсвэл их хүний эрх ярьж мэтгэж байгаа бол чи өөрөө бусдын бас эрхийг, бусдын орон зайг, бусдын энэ бүх энэ одоо юу ялгаатай байдал гэдэг зүйлийг ойлгодог. Тэгээ эргээд түүний хүндэлдэг л байх хэрэгтэй. Тэгж гэмээр чи бас магад бусдаас эрхчлөө эсвэл бусдаас орон зай тайван байлга гэдэг тэр айгүй олон шаардлагуудыг тавих эрх чинь бас илүү баталгаажиж бий болох юм болов гэсэн тийм бодол байна. Тэгэхээр ямар ч бас өөрөөсөө эхлээрэй л гэдэг зүйлийг хэлье. Баярлалаа. Бас ирсэнд маш их баярлалаа. Тэгээ миний хувьд бол зүгээр юу та нарын төсөөлжсэнээс тийс өөр шүү. Зүгээр ганц удаа сөхөөл үзээрэй л гэж хэлмээр байна. Баярлалаа. Миний хувьд гэх юм бол энийг унших харахгүй LGBT хүмүүсээр LGBT хүмүүсээр айгу бахархтай юм билээ. Би бол маш их бахархсан. Тэгээд энэ гэр хүмүүс маш тийм амьдрал бэрхшээлийг давах тусмаа илүү тийм амьдралаа айгу тийм өрмөц юу гэдэг өрмөц хувь тавилаа айгу оногцсон. Болохоор бас магадгүй ингээ өөртөө илүү бахархаасаа гэж бас бодоод байгаа л та. Тэр хүн болгонд одоо байдаггүй тэр онцгой тавилангаа. Тэгээ тавилангаараа бахарх хэрэгтэй. Зүгээр юу нөгөө зүгээр илүү их зовлон ч юм уу тийм илүү их асуудал бэрхшээлтэй тулгардаг болохоор илүү хүчрхэгчдэг юм шиг санагдсан гэж хэлж болно. Тийм үү. За энэ саяныхаа гэж. Тийм. Тиймээ тэгэхгүй дахиад хийч. Зөв өөр юм чийж юм болно шүү дээ. Чи зүгээр сандраад шүү. Харин тийм. LGBT хүмүүсээр аяг бахархсан. Намайг тэгнэх юм чи шаард. Бахархсан гэж. Тийм. За одоохон туслаа. Их хөрх гэчлээ та. Тэгээ маш олон хүмүүсийн дуу хоолой, маш олон амьдралаар амьдарч байгаа юм шиг санагдана гэж хэлмээр байна да. Гэ чи жоохон яалаад байна гэх гоё. За. Зүгээр ярьдээ шүү дээ. Бодлоо олон хүн байхаар санагдав. Тэгээ бүрхнээс нэх юм. За эхнээс нэх. Би асуух уу? Яг хамгийн сүүлд нь юу гэж хэлмээр байна? Хоёр нам маань ер нь ямар сэтгэл төрүүлөө, үзэл бодлоо чинь бас яаж өөрчлөө гэдэг дээр. Ер нь яг энэ хоёр номыг уншаад нийгмийн тэр юу бидний ойлголт миний хувьд гэх юм бол би амар баригдмал үзэл бодолтой байсныг ойлгосон, мэдэрсэн. Тэгээ дээрэс нь одоо LGBT хүмүүсийн амьдрал илүү баялаг санагдсан. Мэдээж одоо нийгмийн тэр хөвсөн тогтмол үзлээс болоод аюух бэрхшээл тулгардаг. Тэгээ өөртөө эхлээл өөрийгөө эсэргүүцдэг ч юм уу, хүлээн зөвшөөрөх гээл аюу олон зүйлийг тулдаг. Тэр тусмаа тэр бэрхшээлийг давах тусмаа одоо маш их тийм хүч чадалтай болдог. Тэгээд бас их тийм одоо яг хүмүүсийн намдрыг харахад ч гэсэн тийм маш их потенциалтай жирийн тэгээ хүмүүсээс жирийн хүмүүс гэж ярихгүй. Жирийн ер нь бол яг юу тийм юу хийм бэ?
илүү тийм урлагийн ч юм уу ямиг одоо тийм олон талаас нь мэдэрч чаддаг. Харах үнцэн тийм илүү өргөн тийм хүмүүс байд юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор тийм л санагдсан да. За ирсэнд маш их баярлалаа. За тэгээд намаа хүмүүсээ хөдөлгөж аваарай гэж. За бүх зочдтой ирсэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай. 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 За. Чили